За сайн бацгаана уу. За ээлжид лайв эхэлнэ. Одоо ээлжид лайв эхэлнэ. Бацгаана уу. За сайхан зуны сайхан өдрийн мэнд хүргэе. За ганц хоёр хүн ороод ирэхийг хүлээ. За ээлжид лайв хий. Намайг онгорч явын цэцэг гэдэг. За та эдтэйгээ энэ онлайнаар фейсбүүкээр болон ютубаар холбогдож байгаадаа баяртай байна. За энэ удаа чехэд юу анхаарах вэ? Ээлжид дараачихан одоо лайв хийх гэж байна. За энэ удаа дандаа мөнгөний тухай ярилцъя хэвлээ. Бас ганц хоёр зарын чанартай юм бас байгаа. Тэгээ мөнгөний тухай хэвлээ ярилцъя. Чехийн банкудад ямар өөрчлөлтүүд болж байна. Тухай ярилцъя, тийм ээ. За тэгээ та хэд маань ороод ирээ. Завтаа нэг нь ороод ирээрээ. За сайн уу дэлгэнөө? Сайн уу алтан цэцгээ? Болроо сайн уу? За дандаа таньдаг хүүхдүүд маань орж ирж байна. За та хэд маань ажил үйлсэнд бүтэмжтэй байгаа үстэй. За ороод ирэл сайн байна. Ганц хоёр хүүхд нэмэгдхийг хүлээх үү тийм ээ. Хэлээ. За банкудад ямар өөрчлөлтүүд болж байна тухай ярилцъя. Үүнээс гадна 19-20-д хүн ороод ирсэн ба шүү дээ. За тэгвэл эхлэе. За тэгвэл эхлэе. За сайн. Үзээвэл газарыг сайн уу? Ойрдоо харагдаагүй хүн орж ирж байна. Сайн уу? Монголоос үзэж байна. Вау. Оргил төвшөө сайн уу? Чехэд ирэх гээд яараад л байгаа юу те. Виз нараа гараагүй байна уу те. За утгагүй гарах бах уу. За нэгдүгээрт чехэд ажил хийж амьдарч байгаа хүмүүс бас баггүй байгаа, нэлийн их байгаа манай чехт чинь тийм ээ. За тийм болохоор энэ удаа лайвынхаа эхэнд би юу хэлэх гэж байна гэхлээр одоо 9 сарын 1-нд өрзөөлтэй хүмүүсийн одоо 2 дахь хөтөлбөр эхлэх нэ. За 2021 оны одоо 11 сараас хойш юм хууль хэрэгжээд одоо тэр чинь 10 сарын 28-наас 1 сарын 28-ны хооронд өрзөөлтэй хүмүүст милостны лета гэдэг хөтөлбөр хэрэгжээд хүмүүсийн үр зээлийг маш их барагдуулж өгсөн билээ. Маш их боломжтой одоо нөхцлөөр өрнөөс гарах одоо ийм сайхан хөтөлбөр бий болж одоо тэрэнд бол ер нь 1000 гаруй хүмүүс 1000 гар маш их олон хүн одоо үр зээлээ дарсан ийм сайхан гайхалтай өч байсан шүү дээ тийм ээ. За тэгэхээр одоо маш олон хувь хүмүүс одоо энэ үр зээлээс яг энэ хөтөлбөрийг ашиглаж, энэ төслийг ашиглаж одоо үр зээлнээс гарсан тийм ээ. За тэгэхээр одоо 9 сарын 1-ээс 11 сарын 1 хүртэл энэ хөтөлбөр одоо үргэлжлэх нь байна. За одоо энэ хөтөлбөр маань 2 дахь төслөө хэрэгжүүлэхээр бол. За энэ одоо парламентаар одоо батлагдчихлаа. Чехийн парламентаар сая батлагдчихлаа 6 сарын 26-нд билүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ 9 сарын 1 гэдэг чинь одоо хамар дээр ирчлээ. За тэгэхээр ойр зүрийн одоо банкны янз бүрийн өртөө байгаа улсууд, дан даваа экзекуторт байгаа улсууд одоо энэ хөтөлбөрт хамрахдахтаа одооноос бэлдэх хэрэгтэй. Тийм учраас их чинь одоо та хэдийн маань бас эртхэн энэ арга хэмжээнд оролцох улсууд нэлээдгүй байгаа байх гэж би бодож байна. Тийм учраас та хэд маань энд анхаарлаа сайн хандуулна уу? Тийм ээ. За энэ хөтөлбөр чинь болохоор Ческа Спиритэльна банк. За тэгэхээр Ческа Спиритэльны банкнд өртөө байжгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлд орцсон улсууд, экзекуторт хамааралтай улсууд энд хамрагдаж шүү энэ төсөлд. Тэгэхээр Ческа Спиритэльна банк, Мони банк, Эссос банк ус байгууллага, Провидент банк ус байгууллага, Хоми кредит банк ус байгууллага, Коммерцкий банк, дээр нь Аяр банк гэх мэт одоо ийм газрууд одоо өртөө байгаа улсууд бол энэ төсөлд хамрагдаж болно. Түүнээс гадна ВЗП-гийн өртөө, нийгмийн даатгалын өртөө, тийм ээ. Телевизэр буюу одоо Чехийн радио, телевизэд одоо өртөө улсууд, тийм ээ. Төв шууданд өртөө улсууд, хотын захиргааны янз бүрийн торгуул
торгуул моргуулаа төлөхгүй байж байгаад экзекуторт орсон хүмүүс даандаагүй машины торгуул зоргуулаа сайн мэдэхгүй төлөхгүй байж байгаад ч юм уу дутуу төлөлт хийснээсээ болоод ч юм уу да тийм ээ асуудалд орсон хүмүүс мөн Минскийн ужаадууд янз бүрийн хот юуны улсын мэдлийн одоо статны лухи гэж ярьдаг шүү дээ. Статны одоо тийм үрцэлтэй байгаа хүмүүс одоо энэ зээлэнд хамрагдах энэ хөтөлбөрт хамрагдаарай гэж ингэж хэлэх гээд байна. Янз бүрийн одоо эмнэлгийн өрнүүд байна те эмнэлэг твтэй төлбөрөөр төлөөгүй байгаа хүмүүс даанаагүй энд ингээд та нар манд бүгд анхаарлаа хандуулад энэ 9 сарын 1-нд хэрэгжих 2 дахь хувилбар одоо энэ үрцэлийн энэ гайхамшигт боломжийг та хэд маань ашиглаарай гэж ингэж зөвлөхөр байна. За тэгэхээр экзекутод орсон хүмүүсийн хамрагдана гэж байгаа. Тийм ээ. Экзекутор та нарт маань одоо энэ хөтөлбөр яаж хамрагддгийг гэхлээр хамгийн эхлээд та экзекуторт хэдэн төгрөгийн өртөө байгаагаа мэдэх хэрэгтэй. Заавал мэдэх хэрэгтэй. Info execution гэдэг одоо сайтнаас та хэд маань тэрийг олж авч мэдэх хэрэгтэй. Магадгүй экзекуторт орсныгаа мэдээчгүй яваа улсад зөндөө байдаг. Тий. Тэгтэл гівгэн захиа хүрдэрдэг. Энэ юу вэ? Яасан бэлээ? Би чинь юу төлөөгүй өнгөрчихүү гэд. Тэгэхээр тэр өөр чинь бол тог усны өөр байж болдог. Интернетийн өөр байж байдаг. Машины торгуулийн өөр байж байдаг. Автобус торгуулсан ч юм уу, метрон торгуулсан өөрөө төлөөгүй байж байдаг. Тэгтэл гівгэнд одоо 2-3 жилийн өмнө ч юм уу, 5-10 жилийн өмнө одоо болсон явдал одоо гівгэнд гараад сөгдөөд гараад ирэхийг хинч байг гэдгүү. Тийм болохоор та хэд маань хэрвээ тийм захиа ирсэн бол тэр захиан дээр чинь истина буюу үндсэн өр гэж бичээтэй байдаг. За истинагаа аваад истинагаа төлөх юм бол таны одоо экзекуторын дараачийн одоо төлөлт одоо тэр торгуул ч юм уу өр зээлээ төлөөгүй торгуул хүү эдгээр бүгд хасагдаад дээр нь та энэ хөтөлбөрт хамрагдахын тулд нэг 750 крон дээр нь нэмэн өртгөө нэмэхлээр нэг үндсэндээ нэг 908 кроны шимтгэл төлнө. 908 кроноос шимтгэлээ тэр экзекутор руугаа явуулаад шүүхийн шийдвэр рүүгээ гүйцэтгэлийн хаалганд явуулаад тийм ээ. Тэгээд 908 крон дээр нь истинагаа буюу тухайн одоо жишээлбэл интернетийн 10,000 кроны өр байлаа гэхэд тэр 10,000-ал хийх жишээтэй. За тэгэх юм бол үлдсэн бүх одоо үр зээл чинь одоо нэг ёсонтой цайрагдана гэсэн үг. Цайруулна гэсэн үг. Гол энэ хөтөлбөрийн чинь одоо биднэрт ашигтаа давуу тал нь тэр шүү дээ. Ерөөсөө янз бүрийн хүү төлөхгүй болно, хүүгийн хүү төлөхгүй байна. Дээр нь тэр өмгөөлөгчийн хөлсч байдаг юм одоо тэр таны үр зээлийн бүрдүүлэлтийн одоо төлбөрч байдаг юм. Тэр болгоноос та нар чөлөөлөгдөөд боломжийн одоо зөвхөн одоо өрөнд орсон үндсэн мөнгөөр төлнө гэсэн үг шүү дээ. Дээр нь тэгээд тэр шимтгэл нь тэр 905 төгрөг 908 крон 907 крон хэдэн хайларч болдог байхгүй. Гэхдээ яг 908 крон мэдээч хэрэг заавал төлнө. За юунд бол дампуурлаа хэрвээ та зарлцсан бол те инсольвенчны законд одоо хуулинд та хамрагдсан бол энэ ийм хүмүүс бол энэ хуулинд бол хамрагдахгүй байна. Тий инсольвенцад орсон буюу одоо дампуурлын хуулинд хамрагдсан улсууд гэсэн үг шүү дээ. Тэд нар бол одоо энэ Милосны Элиата энэ хөтөлбөрт бол хамрагдахгүй. Тэгэхээр зөвхөн экзекуторын өөрийг та цар болгон төлөөл тэгээд энэ экзекуторын өөр чинь ерөөсө төлөөлөдөг хязгаар дуусганд идэгддэггүй их хогийн тийм жоохон дампуу тийм байдаг шүү дээ. Ер нь тийм хэдэн төгрөг аваад байдаг үндсэн мөнгөнд хасагддаггүй. Барагтаал бол хасагдахгүй. Яагаад гэвэл та үндсэн мөнгөө гүйцэтгэл төлөхгүй бол таны хүүгийн хүү чинь яваад байдаг. Ийм Морокко сасбан өсөд яваад байдаг. Тэгэхээр энэ айгүй ашиггүй байдаг. Экзекуторт ер нь орсон улсууд эсвэл дампуурлаа зарлах эсвэл одоо энэ байгаа энэ 3 сарын хугацаанд 9-11 сарын хугацаанд та хэд маань одоо үндсэн зээлээд сэгсрэх одоо нэг хамгийн гой боломж энэ юм шүү дээ. Энэ дээр та хэд маань одоо ямар ч хэсэн хамрагдах нэг зүйтэй болов гэж бодоод байна. Зөх хэмжээний одоо жишээлбэл нэг 5-10 мянган крон чинь явсаар агаал 50 мянган крон болцсон л байдаг. 30-40 мянган крон болцсон л байдаг. Тийм учраас та 5-10 мянган төлөөд дээр нь тэр 908 кроноо төлөөд одоо ингээ өсөлтөө явуулах нь байна. За даандаагүй эмнэлэг твцсэн өөр мөр өдр гэдэг янз янзын юм гарсан л байдаг штэ тийм ээ. Бид тийм болохоор тэрийг одоо бас төлөх одоо ийм бас боломж гарах нь байна шүү. За экзекуторт байгаагаа мэдэхгүй бол тэр лавлагааг аваарай гэдгийг би хэлж байна. За хэрвээ лавлагааг авч чадахгүй хүн байх юм бол
ажилтнуудтай холбогдож болно. Тэгээ тэрийг бол би төлбөртэй хийн, төлбөртэй сайтаас авна. Угаасаа тий. За экзекуторт хүсэлт гарах өргөдөл бичиж өгч болно. Маягт нь бэлэн маягт би сая бишээ нөгөө нэг оны өмнө тэр нөгөө нэг Милос Нелиата 1 гэсэн хөтөлбөрийн үед хүмүүс хийж өчсөн. Тэгээд тэр нь бол тийм тусгай маягт байгаа. Тэр маягтан дээр нь одоо жинхэнэ экзекуторынхаа алба руу захиа бичдэг. Тэгээ хүсэлт гаргадаг. Одоо энэ хөтөлбөрт хамрагдах одоо тийм маягтын загвар байдаг байхгүй. Тэрэн дээр нь та эдийн маань юмыг бичээд бөглөөд одоо та эдд хийгээд өгөхөд бол их чинь 100% тусалж болно. Тийм. За хэрвээ ямарваа нэг экзекутор чинь одоо үнд чинь ерөөсө огт хамрагдахгүй байгаа бол одоо захиа бичээд тийм ээ. За би одоо энэ хөтөлбөрт ингээ хамрагдъя гэд танаа тэр экзекуторын алба чамтай захиагийн чинь авсан ч мэддэхгүй эсвэл авсан байхад ерөнхийдөө бүх захиагаа нотродоор батлуулсан баталгаатай шууданд хийн шүү хүүхдүүд минь. Заавал баталгаатай шууданд хийн. Тэгжээч та нар маань тэр захиа чинь үнэхээр тухайн газараа очиж үгүй юу гэдгийг бид нар мэдэж авах ёстой. За подачи листик руу. Одоо энэ подачи листик заавал байх ёстой. Дээр нь одоо өөрийнхөө овог нэрийг бичээд доор нь тэр очих газрынхаа хаягийг заавал бичсэн байх ёстой. Энэ чинь та нарт нотлохоо болдог. Үнэхээр та захиа явуулсангүй юу гэдгийг. Тэгэхээр энийгээ заавал бичээд тэгээд явуулахлаар шалгаад үзэхлээр тухайн экзекутор чиний захиаг авчих гэдг нь мэдэгдэн штэ тий. За тэгээд авцсан нөхцөл танд мэйлэр юм уу эсвэл таны захианд ямарваа нэг хариу захиа ирэхгүй байгаа бол тийм нөхцөл маш их гарч байна гэж бас бичдэг юм байна. Тийм болохоор хэрвээ тэр экзекутор захиа авсан л бол танд заавал хариу өгөх ёстой юм шүү. Эсвэл уцтдаг ч юм уу, эсвэл мэйл бичдэг ч юм уу, эсвэл захианы аврам захиа явуулах ч юм уу тий. Хэрвээ тийм ямарваа реакц өгөөгүй байх юм бол таад бол одоо гомдлыг экзекуторская комора гэдэг газар явуулах ёстой юм байна шүү. Экзекуторская комора гэж. За тэр нь болохоор бүх экзекуторыг нэгтгсэн одоо нэг осны хороо байдаг аахгүй одоо удирдлага алга. Тий. Тэгэхээр тэр стишнэс на экзекуторская комору тэгээд тухайн одоо би ийм экзекуторын газар ийм төгрөг одоо энэ хөтөлбөрт хамрагдаж одоо энэ өрөө барагдуулах гэсэн боловч надад ямар ч хариу өгөхгүй байна гэдэг ийм стишнэсийн ийм гомдлын захиа бичгэд бол түүнд арга хэмжээ авч өгнө гэсэн ийм мэдээлэл гарсан байна шүү. Одоо Милос Нелиата гэдэг интернетээр гүгээд ороход энэ хилтэй хүмүүс нь хэлгүй хүмүүстээ сайн туслаад өгөөрэй. Тэгэх юм бол зөвхөн хангалттай мэдээлэл гарсан байх шүү. Сая 6 сарын 26-наас хойш угаасаа энэ тодорхой болсон учраас одоо энэ мэдээлэл бол хангалттай цацагдж байна, хангалттай өгөгдөж байна. Тийм болохоор тэрэнд нь та нар бас туслаад өгнө үстэй. Тийм. За тэгээд нэгэндээ энэ Милос Нелиатад ороод тийм ээ өргөдлөө бичээд тэгээд үндсэн өрчин дарагдсан байх юм бол экзекуторын лавлагаанаас таны овог нэр хасагдсан байх ёстой. Тий. Гэхдээ та нар давхар хамгийн гол нь хідэн экзекутортай байгаагаа аягүй сайн мэдэх хэрэгтэй. 2-3 экзекутортай байж байгаа мэдэхгүй нэг нь зөвхөн дарчаад нөгөө хоёр нь бол дарсан нэгнийх нь дарсан өрчин бол хасагдаад үлдсэн хоёр нь бол хэвээрээ үлддэг гэсэн үг байхгүй. Тэрний чинь хүү зээл бас яваад л. Тийм болохоор та хэд маань яг хідэн төгрөг дорж авахтай готов гэж жишээ нь тийм хүн байхад тэр хүний нэр дээр хичнээн экзекутор байгаагаа заавал мэдгэл хэрэгтэй. За тэгэнгүүтээ одоо энэ хөтөлбөрт хамрагдаад үр зээлгүй болчих юм бол мэдээч хэрэг тэгээд тэр үр зээлийн одоо экзекуторын лавлагаанаас бүр овог нэр чинь байхгүй болно. 0 гэсэн юм гараад ирнэ. Тий. За тэгж хэрвээ хасагдахгүй байгаад байгаа бол таны Милос Нелиатад хамрагдаад одоо энэ хөтөлбөрт хамрагдаад та үр зээлээ дараад мөнгөө төлөөд ингээд дуусчаад байхад овог нэр чинь хэвээрээ байгаад байгаа бол экзекуторын газар руу хаяглаад захиа бичих хэрэгтэй. Миний нэр одоо хүртэл тэнд зоолттой байна. Түүнийг та цайруулж одоо арилгаж өгнө үү гэсэн хүсэлтийг заавал явуулнаа. Дахиад стишнэст явуулах хэрэгтэй. Тий, миний нэрийг одоо засаж залруулж өгнө үү гэсэн юм заавал явуулаарай. Тэгжээж одоо экзекуторскийн лавлагаас одоо үр зээлтэй хүмүүсийн давлгаанаас өөрийгөө рестрикас өөрийнхөө нэрийг цэвэрлж авнаа. Ойлгомжтой ярьж байна үлээ. Тэгээ энэ яста айгүй их зүгээр арга байдгийн шүү. Би хүртэл нэг хавлашгүй бродчлоо нэг тог усны одоо тийм асуудал байсан. За тэгээд тэрийг би дарцсан чинь тэр дорн дарагдаад өглөө тийм асуудал болж ирсэн. Тэгэхээр энэ бол үнэхээр талархууштай юм бэлээ. Тий 12,000 короны өрчөнд явсаар агаад худлаа хэлсэнд бараг 100,000 корон болцсон. Айгүй олон жилийн одоо нөгөө хүүгийн хүү нэмэгдээд өссөн байсан. За тэгэхэд би 10-ыгаа дараад
Өөрөөр хэлбэл 70-80 мянган цас маань цайрсан гэсэн үг. Энэ бол үнэхээр бас гайхалтай бас боломж байдаг юм шүү. Та хэд маань энийг заавал ашиглаарай. Хүн өөр хийж болно шүү дээ. Мэдхгүйгээсээ болон хууль мэдхгүйгээсээ болон тий даандаагүй утасны операторын өрүүд маш их байдаг тий. Телевизийн өргөд нэг заваа юм байдаг. За дээр нь одоо хуваараа гэр бүлийн бидтэй байж байгаа даатгалын өрөнд нэгтгэхэд орсон байдаг. Өөрөөсөө заавал хуваараа даатгалтай байх хэрэгтэй юм чинь үйлдвэр даатгаж байгаа гэдэл одоо бас андууд тушаа бодолтой байж байгаа тийм асуудал бас орсон л байдаг. Тийм болохоор та ВЗП дээр очиод үр зээл байна уугүй гэдгээ заавал бас давхар шалгуулж авах нь бас их зүгээр гэдгийг шүү. Даандаа ВЗП-гийн өрийг бол тий ВЗП чинь одоо даатгалын салбар чинь айгүй юу яа пенал гэдэг цаана бас аваа хийчихдэг шүү дээ. Айгүй тий үндсэн өрөн дээр чинь нийт пенал гэдэг юм гараад ирдэг. Тэр нь аюу хөсчдөг, тий хэдэн хувиар өсчдөг. Тийм үр зээлийн асуудлыг та хэд маань давхар бас сайн шалгаж байгаарай. За тэгээд хамгийн сүүлд ерөнхийдөө бол захиа ирсэн экзекуторээс ирж байгаа захиа болгоны чинь заавал истина гэд үг үсэг байгаа. Тэгэхээр түүнийг л та нар дарах одоо ийм боломж байна шүү. Тэрийг л дарчих юм бол тэр цаана тэр таны тим төгрөг чинь ийм болно гэдэг ийм захиа хүрэгдэрдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг та хэд маань устгах одоо энэ сайхан боломжийг бити алдаарай гэж чинь дахин та хэдтэй анхааруулж байна. За тэгэхээр одоо 9 сарын 1 болох гэж байгаа юм чинь мэдээж хэрэг одоо цаг хугацаа тулчлаа. Одоо наадмын дараа намар гихчээр ерөөсөө өнөөдөр 7 сарын 8 тийм ээ. Тэгэхээр та хэд маань 7 сарын 8 юм чинь 9 сарын 1-нд шууд засвчи рукава гэдэг чинь дотоогоо гэдэг чинь тэрэн шиг одоо би бэлэн болохын тулд нэгдүгээрт мөнгөө бэлдэн. За үндсэн би хэдэн өртөө байна гэдгээ мэдээд ав. Өргөө бол окей сайн байж байгаа махтай. Хоёрдугаар хэдэн өртөөгөөс би хэдийн яг төлөх юм байна гэдгээ мэдээд авчих хэрэгтэй. Гуравдугаар тэр мөнгөө бэлдсэн байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт өргөдлөө бичүүлээд бэлдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр одоо 9 сарын 1-ний өмнө бол чи өдөрт хийх юм зөндөө байгаа үстэй. За тэгээд шууд экзекуторээ мэдээж харьяа экзекутор руугаа захиа бичнэ. Маягтай бэлдсэн чинь захиагаа явуулчихна. 9 сарын 1-нд одоо хөтөлбөр одоо ч явуулсан яадгийн 9 сарын 1-нд одоо эхлэх одоо энэ хөтөлбөрт би хамрагдах гэж байгаа гэсэн утгаар нь захиагаа явуулчихна гэсэн үг шүү дээ. Юусаа тийм ээ. За тэгээд нэг нойр бүтэн унтцгаая гэсэн л ийм л санаа байна. Нэгэндээ дампууралд орсон байгаа хүмүүс бол та хэд маань би чинь юу анхааруулах гэж байна гэхлээр дампууралд орж болно. Гэхдээ та хэд маань нэгэн дампуурал ороод нэгэн шүүхийн шийдвэр гарцсан нөхцөлд бол та хэд маань зээлээ одоо биш тэр шүүхийн шийдвэрээс гарсан тогтоол сар болгон төдөн төгрөгт хийнэ, цалингийн төдөн хувь хийнэ гэсэн л бол тогтмол хийж л байхгүй бол тэр чинь хэрэг чинь задраад буцаад л экзекутортой очсон байдгийн шүү. Одоо тийм нөхцөл бас сүүлийн одоо бас 3-4 хүний асуудал бас гарчлаа. Харамсалтай байна. Бараг 2 жил гарan төлцсөн хүүхдийн одоо хэрэг задарчлаа саяхан одоо бараг дуусчихсан хүүхдийн хэрэг хүртэл задарлаа. Энэ бол өстой асар харамсалтай. Тэгээд одоо тэгээд буцаад үлдсэн мөнгөний экзекутор руу орж байгаа юм бэлээ. Тийм болохоор нэг задарчихлаар яг одоо нөгөө чекс төлж байгаад өөр тишээ яваад гисэн. За тэгээд энд нөгөө төлөлтөнд график алдагдаад тэгээд нэг мэдсэн чинь шүүх татсан байсан. Өөрөө болохоор чек байгаагүй учраас нөгөө захиаг нь авахгүй байж байгаа мэдэхгүй байж байгаад ингээд айл хязээний нөгөө экзекуторт очсон байгаагаа мэдэхгүй хүртэл ийм асуудал одоо гарч байгаа шүү. Тийм болохоор та хэд маань үрзээлтэй байгаа хүмүүс маань үрзээлээ дарах тал дээр жоохон анхаарлаа төвлөрүүлж ер нь банкнд эднийх хууль айгуу чанга. Тийм учраас банкндаа илүү их анхаарал тавьж одоо ингэж ажиллаарай л гэж чинь тайдтай байн ярьдаг штэ. Тийм болохоор энэ банкны асуудал их чанга шүү. За өрөнд ороогүй байгаа маш сэгцтэй байгаа хүмүүстэй дахин хэлэхэд та хэд маань хасваруугаа бити оруулж байгаа ч хоригдлол хадгаламж хийж байгаа ч цалингийн хооронд ямар ч хэлсэн зохимжийн хэдэн төгрөг дансанда байлгаад ингээд сурчаач тийм ээ. Өдөр тутмын үйлдэл чинь одоо сүүлдээ дадал болоод тийм янз зуршилчин дадал болоод ингээд та хэд маань бас банк санхүүгийн жоохон мэдлэгтэй, жоохон сахилга баттай байгаад явбал их зүгээр юм шүү л гэж ингэж хэлэх гээд байна. За тэгэхээр минусны лята 9 сарын 1-ээс эхэлнэ. Дахин хэлэхэд. За үр зээл авсан нэг нь экзекуторт орсон нэг нь жинхэнэ бие бэлтцгээе, мөнгөө бэлтцгээе, бичиг баримтнуудаа бэлтцгээе. Тэгээд хэдүүлээ их шин бол тэрэнд нь яхад хангалттай туслаад өгөх бас боломжийн ганц хоёр
цаг гаргая гэж ингэж бодоод байна. Тийм учраас маш бол нэг хэсэг их чинь одоо намраас хавраас хойш баахан казино тоглодог хүмүүсийн бас өргөдөл чирэгдлийг маш их нааш чааш нь болгосон. Тийм болохоор таад маань дахиад тоглохгүй байгаа гэж найдаж байна. Тэгж амжаагүй байгаа хүмүүс нь амжуулаарай өргөдөл бол одоо хүртэл авч байгаа шүү. Тийм болохоор хууль нь хэвээрээ байгаа. Тийм болохоор тэрэнд нь та нар одоо тэр автомат тоглоомны газраас бол хол байсан дээр гэж угаасаа ойлгодог шүү дээ тийм ээ. Тийм болохоор тэр нь бол хэрэггүй юм шүү. Тий амжуулаагүй нэг нь амжуулаарай л гэж чинь хэлээ. Тэр өргөдлөө бичиж чадахгүй байгаа, ийш тийш хандах одоо ойрхон орчуулагч байхгүй байгаа тийм хүмүүс маань бол хандаарай. За мирлас нэлята бол ингээ ойлгомжтой тийм ээ. За үр зээлийг бол 9 сарын 1-ээс үр зээлтэй экзекутортой байгаа улсад бол ийм хөтөлбөр 2 дахь хөтөлбөр одоо хэрэгжээд эхлэх нь байна. За одоо бид нарт ерөөсөн үндсэндээ 2 сарын хугацаа үлдэж байна. Дахин хэлэхэд энэ дээр таад маань мөнгө төлгөө бүх юм одоо бэлтцгээе хэвлээ. За дараагийн асуудал. За дараагийн асуудал. За сайн байцгаана уу өдрийн минь сайн уу сайхан эгч минь мундаг шүү сайхан сэтгэлийн үзэл шар тас гэдэг шүү баярлаа ажил үйлсэнд амжилт хүсье одоо нэгэндээ л хэдэн жилийн өмнө яриад эхэлсэн одоо тэгэл үргэлжлүүлээд ярилгцсан байгаа шүү дээ тийм имийг одоо сайхан мэдээг бол манайхан сайн түгээжлээ гэхдээ ийм нарийн ширийн бас ийм үрзэлийн нэг зовлон үдсэн чавганц нөгөө жор үдсэн эмчээс дээр гэдэг үстэй. Тэр шиг л одоо байх шүү дээ. Тэ амьдралд бас үдсэн харсан орчуулганд явсан ийм асуудлууд байдаг. Тэгээд таадад маань бас мэдээлэл аягүй хэрэгтэй байдаг учраас тэрийг чинь аягүй ойлгодог учраас л хуваалцдаг шүү дээ та нартай. Тий. Сайн явж ирсэн. Их чинь ястай янзын сайн яваад ирсэн шүү. Сая хэд хоног өстой болдоггүй бор өгдөг гадуур цаахан явж байгаа дэрэлээ. Тий за байхгүй сайхан болдгоо бор гэсэн. За дараагийн мэдээ. За алтны тухай гэж байгаа шүү дээ тий. За ерөнхийдөө бол одоо энэ 3 сараас хойш бол Чехэд бол алтны ханш бол өссөн. За угаасаа инфляц цаг эдийн засгийн одоо тийм хямрал болж байгаа ямарваа нэг орон нутагт те ямарваа дэлхийд ч гэсэн тэр ер нь алтны ханш өсөж идэг тий. Дайн дажингийн үеэр өсөж идэг тий. Тийм болохоор одоо нэг унц алт одоо Чехэд зах зээл дээр бол одоогийн байдлаар 1717 евро байна. Доллараар бол 1741 доллар байгаа юм байна. 1 грамм алт бол 56 доллар. 1 грамм алт бол 55 евро байна. Энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь курс евро долларыг одоо бараг л нийлхэн шахаад байна шүү дээ. Евро 24.7 байна. Өнөөдөр би сая хараад суужлаа. Гэтэл доллар 2434-тэй шүү дээ. Эсвэл дүндээ дүн болох гэдэг юм шүү одоо бараг ялгаагүй болж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хувьд бол ер нь доллар, евро, крон гэж ахаар одоо алтан арай дээр шүү л гэдгийг дахин хэлье. Тэгэхээр алтны данс нийлгэж байгаа улсууд маш сайн байна. Тийм тухай бас ойлголт байхгүй байгаа нь бол тийм ойлголт эхлээд авчээж нээсэн дээр баха мэдхгүй юм руугаа бас дахиж ороо те сайн мэдэж сургалж бас мэдхийн төлөө бас байхыг хичээгээрээ тий. За Ческа Спиритэлна банкоматын тухай. За Ческа Спиритэлна бол эзэмшигч манай Монгол хүмүүс маань аягүй их байдаг юм байна. Аягүй хүмүүс Ческа Спиритэлна дансыг ашигладаг юм байна. Тэг ер нь ашигладаг л масарал нэг Ческа Спиритэлна банкнд данс хийсэн байдаг шүү дээ тий. За энэ төр яаж ин гэхлээр одоо сүүлийн үед QR кодыг аягүй ашиглахаар одоо ийм системчлсэн ийм гоё линкод гэдэг юуг ашиглаж байна. Линкэлэн тий тэрийг ашиглаж тэдний мэрэгчлэнгүүдийг ашиглаж одоо ийм QR кодыг утаснаас удирддаг Жоржинготойгоо холбосон тийм ээ. Тэгээд банкомат одоо ашиглах бид нар чинь карт, пин код гэж 9 шиг тийм хэрэглэдэг шүү дээ. Одоо тэр бол явандаа бол байхгүй болох юм байна эдний. Тэгвэл энэ зөвхөн Ческа Спиритэлна хэрэглэгч нарт хамааралтай юм байна. Ческа Спиритэлна ашигладаггүй хүнд бол тэр QR код ажиллахгүй юм байна. За тэгэхээр QR кодыг утаснаасаа удирдах одоо тохиргоог хийгээ ашиглаад короныхаа хэмжээг бичээд Жоржи Кличерэ баталгаажуулаад за тэгээ нэг 15 минутын дараа бол очоод картаас очоод мөнгө авахд бол бэлэн болох юм байна. За тэгээд
Энэ бас нэг шинэ аргачлал байдаг юм бэ? Хэр ашигтай байдгийг, хэр ашиггүй байдгийг мэдэхгүй. Ерөнхийдөө бол яг юу банкомат очихоос өмнө юм тохируулах юм аашиг билдэг шууд. Би бол Česká спиртэлна дансгүй л дээ. Гэхдээ ер нь энэ бол бас л шинэлэг одоо ийм юм нэвтэрч байгаа юм байна. Тэгээ одоогийн байдлаар бол ерөнхийдөө нэг 1000 хүн данстай хүмүүс энэ төлбөрийг ашиглаад бас үзсэн байна гэж байна. Тэгэхээр манайхан энийг бас ашиглаж чадж гин үгүй юу? Та хэд маань бас ийм юм байгаа юм биш үү гэж мэдсэн үгүй юу, тийм ээ? Тэгэхээр QR кодын одоо аргачлалыг Georgia код чинь байгаа юм бол тэрийг ашиглаарай. Тий. За удахгүй яг ийм QR кодын ийм аргачлалыг коммерцкий банк буюу Монета коммерцкий банк хэрэгжүүлж эхлэн гэсэн мэдээлэл өгсөн юм байна. Монета банк бас хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Эко банк, Райффайзен банк одоо энэ Чесо бид нар бол одоогоор чимээгүй байгаа гэж ингэж мэдээлсэн байна. Би Pinizet.cz сайтнаас би маш их мэдээлэл авдаг штэ тэнд бол энэ тухай ингэж бичсэн байна. Тэгэхээр Česká спиртэлна бол ерөнхийдөө бол маш шинэлэг юм оруулахдаа бас илүү их одоо хөрөнгө зарцуулж байна гэсэн мэдээлэл тавьсан байна. Сайн байна штэ мэдсэн саяхан шинээр гарч ирлээ. Харин тийм байна. Тийм QR код ч бас сонирхолтой юм байна тий. Одоо Хятадд бол жишээлбэл QR кодгүй юм ерөөсөй байхгүй шүү дээ. Банк код, QR код байхгүй. Бүх юм QR кодоор тийм болохоор одоо л чихэд одоо нэг юм орж ирэх гэж байгаа юм уу даа л гэж ингэ шарагдчих шүү дээ, тий. За түүнээс гадна Česká спиртэлна чинь одоо захиагаар та хэд маань одоо банкны дансны хуулга авдаг шүү дээ. За тэр чинь 30 короноор та нарт судгал хийдэг байсан бол одоо 50 корон болох нь шүү. Тэгэхээр та хэд маань ерөөсөй Česká спиртэлна дансны одоо хэрэглэгч нар маань та хэд маань битгий захиагаар янз бүрийн мэдээлэл банкнаас аваарай. Шаал дэмий одоо 50 корон нэг захиа ирэхдээ 50 корон чамаас судагчсан байх нь шүү. Тэрийг одоо 7 сарын 23-наас хэрэгжүүлж эхэлнэ гэж юм. Тийм болохоор банкны хуулга ч юм уу янз бүрийн захиа мэдээлэл эдэр байх юм бол тэрийг авахгүй гэдэг дээр нь чагтлаарай. Дандаа та нар чинь одоо тэргүй Georgia Go байна, мобил аппликейшн байна. Тэрийг л сайн ашиглаж сурчих. Тэр болгон одоо дансны хуулга авахд банк орох шаардлагагүй тий захиа авах бүрч хэрэггүй тэгээд дээр нь бүр мөнгө төлөөд шүү тийм болохоор ийм эдийн илүү зардал одоо ерөөсө гаргах бол ерөөсө хэрэггүй байна тийм болохоор мобил аппликейшн юм уу эсвэл имэйлээр авъя гэсэн л ийм л нөхцөлийг ашиглах нь үн төлбөргүй байна. Тийм шал дэмий тэр нь 50 корон өгч яах нь тийм одоо тэгэхээр наадмын дараа одоо тэгээд энэ банкч одоо тэгээд нэг банкны хуулга авсан ч Ахнасаа нөгөө нэг данс нэгтэл банкны хуулга амнаа захиагаар авна гэдэг тохиргоо хэлэгдсэн юм. За энэ дээр би бас юу гэж хэлэх гээд байна. За нэгдүгээр захиагаар тэгвэл янз бүрийн хуулга авах ерөөс ашиггүй дэмий болсон байна гэдгийг ойлгосон баг тийм ээ. За зарим мэдж байгаа мандгууд маань бол бусадаа бас давхар хэлж байгаарай. За хоёрдугаар сар болгоны банкны хуулга авдаг штэ. Их чинь одоо нөгөө нэг зээл гаргаж явахдаа бид нар энэ дэр аюух тийм юм гараад байна л да. Манайхан чинь Georgia Go-го гүйцэд сайн ашиглаж чадахгүй байна, сураагүй байна. За даанаг Česká спиртэлнийхэн ч бай, коммерцкий банкных ч, Аир банкных ч бүгдээрэнд нь та нарт банкны сараар нь одоо хуулга гардаг. Одоо аппликейшнуд аппликейшн дотор ч байдаг штэ. Statements дээр дотор ч байж байдаг. Тэгэхээр тэнийг тохиргоог мэдгүй бол банкаар шууд суулгуулаарай. Шууд заалгаж аваарай. Тий. Ямарваа нэг заад сүүлийн 3 сарын одоо банкны хуулга хэрэгтэй гингүүд заавал банк явах шаардлагагүй болох хэрэгтэй. Зүгээр л Georgia руу ороод тийм ээ. Georgia руу ороод за юу хуулга одоо явуулъя. Тэнгүүд functions гэж оронгуудаа функц дотор чинь statements гэдээ гараад ирдэг ш. Тэнгүүд чинь за энэ 3 4 5 сарын хуулгууд чинь хаашин ширлэх үү? Ямар мэйлээр явуулах уу ч гэдэг юм уу те. Янз бүрийн шалтгаанаар одоо та нарт тэр хуулга маань хэрэгтэй болдог ш. Дансны хуулга. Тэнгүүд чинь тэр татах гэдэг рүү шууд гар утсаараа нөгөө хуулгануудаа татж аваад дуртай юм руу газар руугаа ширлэх шаардлагатай газар руугаа ширлэх ийм боломжтой. Тэр удирдлагч нь чиний тэр Georgia Go-д чинь байж байгаа. Аир банк нь ч гэсэн байж байгаа. Бүх л банкны аппликейшнүүд байдаг байхгүй тий. Тэрийг та хэд маань мэдээд сураад авчих юм бол заавал тэр хуулгыг мөнгөөрөө тэр 50 короноор худалдаж авах ч юм уу эсвэл өөрөөсөө автобус унааны зардал болоод бензинээс шатаагаал банк явахгүйгээр л одоо тийм тохиргоо хийлгчүүл гэрээсээ одоо гар утсаараа бүх юмаа удирдах боломжтой болсон ийм цаг үеэр шүү дээ бид нар чинь тий тэрийг та хэд маань бас мэдээд авчвал бас их зүгээрээ.
За Ческо Спиртэлнэгийн хувьд нэг иймэрхүү байна. За тэгэхээр шинээр одоо тэр QR кодоор одоо таних програмчлалыг Жоржиг одоо хэрхэн яаж ашиглаж байгаагаар бусдаасаа заалгаж аваарай. Тэгээ одоо ерөнхийдөө эн чинь бол ашиглалтанд орсон юм байна шүү гэж ингэж ойлгож болно. За Монета банкны талаар бол банк ямар арга хэмжээ авч ийн гэхээр гэр бүлийн данс нийлгэж байгаа юм байна. Гэр бүлийн данс нийлгэж байгаа хүмүүс хэрвээ хадгаламж болгож споричи үүчит нэх юм бол 50,000-аас дээш төгрөгтэй байгаа тийм дансанд бол 5% одоо хадгаламжийн одоо хүү өгч байгаа юм өхөр болцсон байна. За тэр нь бол бас энэ 9 сараас биш 7 сараас бас эхэлж байгаа юм. Тэгэхээр 50,000-аас дээш одоо хадгаламжтай улсууд бол хүүн 5% хүүтэй болох юм байна. Одоо энэ бол маш өндөр хүү шүү. Чехэд бол үнэндээ өндөр. Тий. Хадгаламж зээлийн одоо хадгаламж дансны одоо хадгалах хувь өстой үнэхээр бага байдаг ч чехэд ерөөсөө мөнгө хадгалах бол бараг ашиггүй шахуу байдаг тий. Тэрийг хуучж болно сайн мэднэ. За тий шинэ хүмүүстэй бол таад бол хэрвээ монетад чи данстай бол гэр бүлийн данс гэж нээх юм бол ийм бас 5-10 цаас цааш нь хадгалах юм бол нэг 5% хүүтэй байх юм байна гэдээ ойлгоод тэрийгээ тэгтээ заавал тэр банкир дилерүүдээс сан асуугаарай, лавлж асуугаарай. Ийм мэдээлэл байсан, энэ үнэн үү гэж заавал лавлж асууж агаарай. Тийм. За мөн Монета банк бол захиагаар хуулга авахд бол 50 крон байсан бол уучлаарай одоо 100 крон та төлөх болох нэ. Ямар амар үнэтэй юм бэ ёо энэ банкуд ч одоо бүр солиорч. Нэг зөв ганцхан захиа явуулахад Монета банк бол 100 крон авахар болсон байна шүү. За тэгэхээр энэ бол бас бүр энийг зарлах хэрэгтэй. Тий. Нэг ганц захиа хэрэгтэй хэрэггүй тэгэл тэр нь гэрээр дүүрэн захиа болдог шүү. Тийм имийг одоо шууд авахгүй гэдэг юм дээр чагтлах юм уу? Хэрвээ чи өөрөө чагтлж мэдэхгүй бол банкны ажилтнгаа дээр очиод би гэрээрээ гэрийн хаягаар захаа авахгүй шүү. Би дандаа мэйлэр авна. Эсвэл утасныхаа тохиргоогоор авна гэж ингэж л зохицуулт хийгээрэй. Одоо 100 крон ганц захианд авна гэж юу гэсэн үг вэ? Тийм. Ингээл имэйлэр бол үнэ төлбөргүй бас тэгээд мобиль аппликейшн ашиглаарай. Мобиль интернет банк гэдэг чинь хамгийн их тохиромжтой, хамгийн зөв зөвлөлтэй, хамгийн орчин үеийн одоо үлгэрт тий үйлчлэгээ. Тэгэхээр тэрэнд нь та хэд маань маш сайн хамрагдаж энийг ашиглаж байсан шүү. Ашиглаж байвал их зүгээр шүү. За Мони банкны талаар бол тиймэрхүү байна. За алтны ханш тийм байсан. Ческо Спиртэлнэгийн тухай ярьлаа. Үр зээлийн тухай ярьлаа. За зарын хувьд за хоёр цар ярина яа зүгээр ах тий. За зарын хувьд 11 сарын 1-нд 2022 оны гэж чи одоохон болох нь шүү дээ тий. Манай алдарт хуу хамтлагийнхан Чехэд ирж тоглолтоо хийх гэж байна. За энийг манайхан мэдсэн байх гэж бодож байна. Залуучууд ерөнхийдөө сонссон болов би амд амжаач гэсэн сонссон байх. За тийх юм бол билетийн нуун 1090 крон юм байна. За тэгтээ дангаараа бас тоглохгүй юм байна. Америкийн одоо Ameba Production гэдэг юм том хамтлагтай хамтарч тоглосон ийм тоглолт болох нэ. За тэгээд хуу хамтлагийн бишрэн шүтгч нар та хэд мань эртгэн билет авахгүй бол билет олдохгүй болох байх шүү. Зөвхөн л энэ монголчууд маань гэхэд 11,000 байгаа шүү. Тэгээд хэдэн очиж үзэх юм байгаа. Гайхалтай сайхан хамтлаг тийм бол Европод болон дэлхийд одоо Монголоос сурчилсан ийм сайхан хамтлаг бий болж байгаад нь үнэхээр их баяртай байдаг. Үнэхээр мөн бид нар маань тийм болохоор одоо Чехэд ирэх нэ. Тэгэхээр 11 сарын 11 гэж байна. За билет бол 1090 крон гэсэн байлээ. Прага 7 тоглох юм байлээ. Эдэр Прага 7-д. Тэгээд билет захиалаад урьдчилан захиалж болох юм байлээ. Тэгээд хэрвээ оролцож чадахгүй бол цуцлах гэдэг дэр нөгөө сайт руу ороод цуцлах гэдэг рүү ороод билетээ цуцалж бол захиалгаа цуцалж бол бас болох юм байлээ шүү. Тэр сайт руу ороод таад маань үзээрэй. За тэгэхээр 2 дугаар зар. За 2 дугаард. За дараа чинь маш гоё одоо жаз хөгжим сонирхчтой маш гайхалтай наадам болох нэ. Хөгжим сонирхчтой наадам болох нэ. За тэр нь болохоор одоо маш уламжлагдаж ирсэн Чехэд 2005 оноос энийг зохион байгуулж байгаа юм байна Чехэд. За тэгэхээр энэ Jazz Festival 2022 нь болохоор одоо ингэж эхэлж байна. За Прагаас эхлэх юм байна. Прагад бол Староместский талбай дээр
одоо энэ 7 сарын 11, 12 гээд 2 өдөр болох нь байна шүү. Нээлттэй хийх нь байна. Энэ бол өстой гайхалтай арга хэмжээ болох байх гэж бодож байна. Чадвал пүүжитэйг даггад очил гэж бодоод. Яагаад гэвэл стоп здарма гэж байгаа. Ерөөсөн ямар ч үн төлбөргүй хин ч хамаагүй орж сонсож болох юм байна лээ. За тэгэхээр 7 сарын 13-нд Пилзен хотод болно. 7 сарын 14-нд Либерец гэж байна. За Глубоко над Полтава гэдэг хотод 15-нд дандаа 7 сарчтай. За Домослице гэдэг хотод 7 сарын 16-нд 7 сарын 18-нд Борнод сүүлчийн хаалтыг тоглолтыг хийх нь байна. 7 сарын 18-нд сүүлчийн хаалтын тоглолтыг хийх нь байна. Одоо миний хувьд бол хамгийн ойр Праг байна гэж санагдлаа. Тэгээ Староместгээд албагаар ирчиж нэг олоод очих байлгүй дээ. За Прагийнхан таад маань үзээрэй. Джазын одоо джаз сонирхчдаас гадна тийм ч өчнөө гой тоглолт болно. Тэгэхээр цаг маг нь бол би сайтн дээр бол байгаа байх гэж бодож байна. Таад маань Jazz Festival гэд бичээд ороорой. Google дээр бичээд орно үз. Сэс нам дээр ч юм уу бичээд орно үз. Тэгэнгүүт чинь цаг нартайгаа одоо бүх юм тагаа гараад ирэх байхаа гэж бодож байна. Тэгээ ийм том наадан болох юм байна. Ер нь бол 2005 оноос хойш Чехийн одоо энэ томоохон хэмжээний дандаа эрт дээр үеийнхэн хотуудад хийдэг одоо ийм наадан юм байна. Дээр үед одоо Табор, Домослице, Писк гэдэг хотууд дээр хийдэг байсан юм байна. Үүсгэн байгуулагч нь нэг гитарист, гитар тоглодог. Одоо Руди Линка гэдэг одоо энэ хүн энэ наадмыг зохион байгуулсан юм байна. Хамгийн анх тэгээд үүсгэн байгуулсан юм байна. За тэгэл тэрнээс хойш 2005 оноос хойш гэдэг чинь одоо маш олон жил одоо энэ уламжлагдаж ирж байгаа ийм гоё жаз хөгжмийн наадам байна шүү дээ. Тий. Хөгжим дуу хуурч одоо үнэхээр гайхалтай хүн дуу хөгжмөр л хүн амьсгалж байдаг шүү дээ. Даандаг манай монголчууд маань дуу хуурт маш их дуртай. Тийм болохоор таад маань бас цаг зав байдгийг болов чадвал очиод үзээрэй. Энэ олон хотод байх юм байна. Хамгийн ойр хотуудыг сонгоод очиж болох юм байна л да. За тэгээд дахин хэлэхэд Прагад 11-12-нд, Староместский талбай дээр, Пилзен хотод 13-нд, Либерец хотод 14-нд, Глубоко над Полтавой 15-нд, Домослицед 16-нд, Борно хотод 18-нд хаалтаа хийх нь байна. За ийм зар байна. За тэгээд jazz хөгжмийн төрлийн сонирхчид Европод болох тийм том баярт бол одоо оролцох биднэрт аз завшаан байх нэ. Тэгээд хөгжмийн хөгжим сонирхчид зориулсан зарлалдаа ерөнхийдөө мэдээж одоо хөгжим дургүй хүн ч гэж одоо хаач байх тий. За тийм сонтой. За даатгалын хувьд бол урилгын даатгал буюу нөгөө нэг ажлын визний гэрээ гарцсан ажлын гэрээгээр одоо виз гарцсан хүмүүсийн даатгалыг чинь хийж байгаа. За гэтэл одоо энэ ирэх дараагийн 7 хоногоос нөгөө нэг наадан болох юм байна шүү дээ. Тийм ээ Монголд чинь бас их олон хоног амрах юм байна ёо. Яах вэ чи юм олон хоног амардаг. Ажил их л баймэрийн амар их олон хоног амарна гэж одоо байх уу? Одоо байдаг юм шиг байна тий. За тэгэхээр би юуг зарлах гэдэг. За элчин бол угаасаа ажиллана гэсэн юм байгаа юм шиг байна. Би тэр элчингийн консулын хөтөлбөрийг харлаа 7 сарын 5-6-нд сая Чехийн баяраар л амарсан юм байна. Наадмаар амарна гэсэн тийм зар ерөөсөө олж харсангүй. Энийг мэдж байгаа хүмүүс байх юм бол доор комент бичээд өгөөрэй. Би бол элчин ажиллах юм байна гэж харсан шүү. Буруу харсан уу зөв харсан уу мэдэхгүй байна. Гол нь нөгөө нэг миний Монголд офисын маань ажилтан наадмаар байхгүй хөдөө явчихна. Тийм учраас хэрвээ надаар одоо урилга хийлгэж байгаа хүмүүс байх юм бол одоо тэд нар маань болохоор ер нь 18-аас эхлээд даатгал авч виза авна гэсэн үг байна шүү. Тэгэх юм бол онгоцныхаа билетийг таад маань 18-аас хойш захиалвал зүгээр юм л гэж ингэж л хэлэх гээд байна л да. Тий. Тэгэхгүй бол энэ яг 11-ээс яг 16-ны хооронд нөө офис маань амрах юм байгаа юм. Байхгүй хөдөө явчихна тийм болохоор хотод одоо та нарын тэрийг олгох хүн олдохгүй болно. Хэрвээ үнэхээр яралтай одоо жишээлбэл 11-ээс 16-ны хооронд онгоцныхаа билет авсан хүн байх юм бол надаас имэйлэр за яг тамга тэмдэггүй л очно гэсэн үг. Имэйлэр даатгалаа надаар аваад одоо тэр элчинтэй тэр имэйлээ үзүүлээд тэгээд визад харуулад авчих бол болох уу гэж бодоод байна. Мэдгүй байна. Тий. Ер нь бол болчих уу гэж бодоод байна. Тийм болохоор даатгалаа ажлын виз чинь гарчаад онгоцны билет айдар авсан тийм хүмүүс байх юм бол таад маань даатгалаа имэйлэр авчих юм чинь тэрийг хулаалаа гэж төгч шүү дээ тийм ээ.
Тэгээд одоо нөгөө баяраар нөгөө хулдаг газрууд нь харин олдож байна үгүй юу. Тийм. Ийм сониртай байгаа шүү бид хэд. За тий. БСП даатгалуулыг чинь одоохондоо хийхгүй байна. Ягаад гэвэл систем дээр засвар орж байгаа гэдээ би намайг одоо ингээд хөл гарын маань тусчаад байгаа. Тэгээ одоо хэзээ зүгээр бол орж ирэх юм байгаа. Хүлээгээ сууж ин л да гэж чинь. Тэгээд ажиллаад эхлэхлээрээ та хэдтэй хэлнэ, мэдгэнэ. Тийм учраас тэрнээс маань одоо өөр даатгал БСП даатгал хийж байгаа хүмүүсээр хийлгэж байгаарай л гэж ингэж хэлэхэр байна. За тэгээд нэг иймэрхүү жижиг сажиг юм мэдээлэл өглөө. За. Иймэрхүү монета даатгалын биш 5% хүүтэй банк монета шүү. Ямар банк вэ гэсэн бэ гэнэ? Монета банк шүү. 5% хүүтэй одоо хадгаламж зээл юу данс нээж байгаа газар монета шүү. За. За. За коммент нэг сонирхъя. Юу коммент жоохон үзэгдэхий. За энэ дэр байна уу? За асуух юм байхгүй бол одоо ингээд энэ удаагийнхан лайвыг өндөрлөө. Тэгэхээр ерөнхийдөө бол гол санаа нь банк санхүүгийн асуудлаар л өнөөдөр та хэдтэй мэдээлэл хийхээр бэлдсэн байлаа. За өөр онцгч минь За та нартай бүгдээрэнд сайн сайхныг хүсье. Өнөөдрийн лайвыг ингээд хэдүүлээ өндөрлөё. Баяр таа.